Өмнөх нэгдсэн уралдаан дээр бол мөнхтэй гишүүний дэвшүүлсэн 494 төгрөгийн санал чинь нийгмийн бодлогын байнгын ороогоор дэмжигдээгүй. Тэгээд их хурал дээр эрт сангалдаг байсан учраас бас дэмжигдээгүй гэдээ ингээд гард ирсэн санал байгаа л да. Тэгэхээр би ойлгохтой бол энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуультайгаа ингээ уялдаад бодоод үзэхээр энэ 494 төгрөгөөр яг энэ одоо уул нь нэмэх үндэслэл байхгүй асуудал байсан юм байна. Тэгэхээр энийг одоо цаашдаа нэгдсэн уралдаанаар орохдоо нэг ямар байдлаар шийдвэрлэх юм бэ гэдэг дээр бас эдийн засгийн байнгын ороо, төсвийн байнгын ороос тодорхой шийдвэр гаргах нь зөв болов уу гэсэн ийм саналтай байна. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүнэлтийг бас авч хэлцэж эргэж хэлцэж болох тухай бас яригдсан. Тэгэхээр энэ дээр нэг тайлбар өгөөч эдийн засгийн байнгын орооны зөвлөхөд. За Сорон Зомбол гишүүний асуултанд ажлын хэсгийн микрофон, ажлын албаны микрофон. За эдийн засгийн байнгын орооны ахлах зөвлөх мөрсөн байна. Сорон Зомбол гишүүний асуултанд хариулъя. За улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 64-1-5 дээр нэгдсэн уралдаанаар 3 дахь хэлэлцүүлгийг явуулахад хамтарсан уралдааны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж болох бөгөөд санал оруулалт явуулахгүй. Төсвийн болон эдийн засгийн байнгын ороодын хамтарсан уралдаанаас гарсан санал төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар төсвийн доктортой байдлын зөвлөлд өгнөлт гаргаж нэгдсэн уралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч 2 дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар төсвийн болон эдийн засгийн байнгын ороодод төслийг буцааж болно гэсэн зохицуулт байна. Тэгэхээр нэгдсэн уралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Сорон Зомбол гишүүн тодорхойлцгоё. Тэгэхээр одоо 3 дугаар хэлэлцүүлгийн дараагаар төсвийн доктортой байдлын зөвлөл хэрвээ дүнэлтээ тусгай шаардлагад нийцсэн байвал үгүй гэдэг дүнэлт гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлөөс асууж болох уу? Тэгвэл төсвийн доктортой байдлын зөвлөлөөс энэ тал дээр одоо тодорхой ажиллаж байгаа асуудал байгаа юу гэж? Төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүү 1 номер дээр. 1. За Сорон Зомбол гишүүний асуултанд хариулъя. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Дэлгэр сайхан. За сая зөвлөхийн уншсан заалт бол яхахгүй байгаа. Бид 3 дугаар хэлэлцүүлгийн өмнө яг одоо энд яригдж байгаа зарчмын дөрөвтэй саналтай холбоотой орж ирж байгаа өөрчлөлт нь хэрвээ хийгдвэл төсвийн тусгай шаардлага төсвийн тусгай шаардлагыг хангасан хэсэг төр бол яхахгүй дэгийн тухай хуулийн дагуу дүгнэлт гаргана. За өнөөдрийн нөхцөл байдалд бид яг энэ асуудал дээр өчигдөр хуралдаж ярилцж байна. Мөн өнөөдөр эдийн засгийн байнгын ороо болон төсвийн байнгын орооны хамтарсан уралдаанаас гарах шийдвэрийг гарсны дараа бид энэ дээр дүгнэлт гарна. За үр дагаврын хувьд бол хэрвээ нөхцөл байдлаас хамаараад төсвийн тусгай шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарах ийм нөхцөл үүсэх юм бол дэгийн тухай хуулийн дагуу энэ буцах нөхцөл байдал үүснэ гэсэн ийм хариултыг өгмөр байна. Гүйцэж хариулъя 1 номер. За учир нь сая улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64-1-5 зааснаар бол үнэхээр төсвийн доктортой байдлын 6 дугаар зүйл заасан төсвийн тусгай шаардлагад нийцээгүй гэсэн ийм дүгнэлт гарах нөхцөл байдал үүсэх юм бол төсвийн 2 дахь хэлэлцүүлэг рүү дахин буцаах юм үр дагавартай байх магадaltaй гэдгийг хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Номер. За сангийн ам санжаад урьж Сорон Зомбол гишүүний асуултанд нэмэлт тайлбар өгье. За саяын энэ ярьж байгаа энэ зарчмын зөрүүтэй саналын томьёол хураагдсан одоо дэмжигдээд яг ингээд батлагдсан тохиолдолд юу болох вэ гэхээр үр дагавар талаас нь ярих юм бол орлого зарлага хоёр ингээд хоёулаа зэрэг нэмэгдчихнэ.
За гэхдээ дараа нь төсвөө бид нар хилцэх үед бол үндсэн хуулийн зарчмын дагуу бид нар зөвхөн орлогоо нэмж болно, харин зарлага нэмж болохгүй болчихно. Инхээр өөрөөр хэлбэл батлагдж байгаа төс маань өөрөө төсвийн хүрээний мэдэгдэлтэд нийцсэн байх ёстой гэдэг энэ одоо шаардлаганд маань бол хангагдахгүй байх ийм эрсдэл үүсгэл одоо эрсдэл байна л гэж танд хэлж байна. Баярлалаа. За хариулт хангалт өгж Соронзон болдог шүү. Тэгэхээр харин одоо манай хамтарсан байнгын хороо маань эндээс ямар шийдвэр гаргах вэ гэдэг асуудлаас болоод төсвийн тогтворын зөвлөлийн дүгнэлт гаргах юм байна. Сангийн амны тайлбар бол зөвхөн орлого талаа өсгөж болон зарлах талаа нэмж болохгүй гэдэг ийм одоо юу гаргаж штэ. Тэгэхээр энэ дээр бид нар одоо санал урах юм баггүй зөвхөн танилцах юм сонсох юм тий. Тэгвэл энэ дээр зөвхөн ер нь цаашдаа яах вэ гэдэг л асуудал гарах юм байна. Нэгдсэн уралдаан дээр очиж шийдэгдэх үү тий. За. За Соронзон болдог шүү бол бас яг одоо толгомцсон асуудлыг ярьж байна. Нэгдсэн уралдаан дээр очиж буцаах хэсгийг шийдэх юм байна.